За сайн байцгаана уу? Логогийн талаар заавар оруулъя. За интернетээс лого гэхэд хэрэглээр үчихэд ихийнх нь ийм юм гараад шиг байна. Canva дээр аккаунт нэгээд дотор нь ороод тэгээ лого гэж хайгаад за тэгээ үнэгүй темплейт энэ одоо шар юм тэмтэмтэнд нүнтэй үнэгүй темплейтийг сонгоод тэгээд нэрийг солиод ч юм уу, үсгийн солиод ч юм уу ингээд лого хийнэ гэсэн заавар их байна. За ингэж лого хийж болно. Ингэж хийсэн лого яг хэвлэлийн тэр логоо дараа нь хэвлэл дээр янз бүрийн нэр утас дээр гадаа хаягн дээр хийхэд энэ логоны нөгөө чанар нь шаардлага хангадгүй хэвлэлийн компани дээр өгөхөөр яагаад вэ гэхээр одоо энэ логоо хийж дуусаад татаж авахаар дандаа зурган баялаар татаж авч байгаа. Зураг JPEG баялаар, нэвтрэлтэй артлан фонгүй баялаар, за PDF баялаар тэгээд энэ GIF гэдэг баялаар авч байгаа. Хэвлэлийн газар өгөхөд vector файл буюу Adobe Illustrator програм дээр хийсэн файл, эсвэл CorelDRAW програм дээр хийсэн файл. Тийм файлаар өгөхийг шаарддаг. Энэ файл нь ямар учиртай гэхээр яаж томруулсан задардаггүй тийм онцлогтой байдаг. За жишээ болоод Corel дээр лого зурж үзье. За нэг юм жижигхэн зураас тойрог зурлаа. Энийг бүр хитч бүр 26,000% том болгосон ч ингээд задрахгүй байна. За Illustrator дээр үзье. Illustrator дээр за нэг зураас зураад үзье. За энийг бас ингээд том болгосон ч гэсэн задрахгүй байна. Энэ мэргэжлийн програм дээр хийхин давуу тал нь хэвлэлийн газар дараа нь янз бүрийн юмд ашиглахад энэ файл нь задрахгүй аюул чанартайгаар хадгалагддаг давуу талтай. Хэрвээ Canva дээр хийх юм бол зүгээр зураг учраас за энийг татаад үзье. За ингээд татаад авчна. За татаад авсныгаа нэгээд харъя. Canva дээр хийсний одоо ингээд дутагдал нэг үйл одоо ингээд томруулахад задарна бүдгэрдэг. Яагаад гэхээр энэ зүгээр энгийн зурган файл учраас тэгж байна. За яг хөө ихэнх хүмүүс Photoshop дээр тэгвэл лого хийж болохгүй мөгдөг. Photoshop дээр лого хийж үзье. За ингээд файл нээлээ. Нэг зураас зураад үзье. За тэгээд бас адилхан задраад ингээд задардаг. Ингээд задарчаар хэвлэлийн шаардлага хангахгүй гэсэн. Тийм учраас логог CorelDRAW юм уу? Эсвэл Illustrator дээр ч юм уу ийм вектор төлөвийн програм дээр хийдэг. За жишээ болгоод хэдүүлээ ер нь нэг лого хийж үзье. Надад нэг компаниас лого хийгээд өгөөч гэсэн санал ирсэн. За компани нэр нь очир гэдэг нэртэй. За ер нь лого ихэд бол шууд ингээл програмаа нэгээд логогоос зохиочдгоо. Эхлээд тэмдэглэлийн дэвтэр дээр цаасан дээр янз бүрийн хэлбэр дүрсийг зурж үзээд тэгээд зурж үзсэн скетчээ зургийг аваад тэгээд сканердад оруулдаг ч юм уу оруулж ирдэг. За одоо жишээлбэл за ингээд юунууд ихлээр санаагаа ингээд гаргаж зурчаад цаасан дээр зурчаад энийг зургийг аваад ч юм уу сканердаа тийм үү тэгээд програм дээр оруулж ирээд тодруулж вектор болгож зурдаг. За жишээлбэл ингээд скетчээ зураад дууслаа гэж бодоход ингэж оруулж ирж байгаад тэгээд одоо дээрээс нь тодруулж зурх нэ. Тэгэхгүй бол энэ нөгөө скетч чи өөрөө юм бүдэг учраас шаардлага хөхсөг. Тэгээ ингээд тодруулаад зурх нэ. Ингээд зурх нэ. Тэгэхээр ингээд
яаж тодруулсан ингээд бүдгийг шанаар наалдахгүй байна гэсэн. Одоо хэдүүлээ энэ скетчийг шууд компьютер дээр бас зурж болно. За жишээлбэл очир авирч үүр гэдгийг компани лого зурх хийхийн тулд за миний нэг юм санаа байж болж байна. Эхний 3 үсгээр нь холбоод лого зохиож болж байна. За англиар нь бичдэг. Юу вэ? За ингээд 3 үсгээр нь холбоо зохиож болж байна. За инхийн тулд ингэж болж байна. За ойртуулаад за 3 үсгээ зурчлаа. Тэгэн гутлаа ингээд зүгээр ичгээл лого болохгүй. Тэгэхээр нэг ямар нэгэн дүрсээр энэ 3 үсгээ холбож өгье. Тэгвэл илүү утга учиртай лого гэдэг бол бэлэг тэмдэг гэсэн. Логоны хэлбэр дүрсэнд орно гэсэн. Бэлэгдлийн дүрсэнд. За магадгүй ингэж холбож болох юм ихний хэлбэр нь. За логогийн тулд одоо энэ нэг текст байгаа. Текстийг ийм зурсан ийм зураас болгож хуурахын тулд гараас Ctrl Q хэсэг дарж болно. Эсвэл ороод Convert Ctrl Q гэж байна. За ингээд энийг одоо текст биш юм дүрс болгочихаа гэсэн. Дүрс болгоод өргөчих гэсэн. За тэгэн гутлаа за 2 зураасаа жишээлбэл ингээд байхаар энэ А үсний энэ юу илүүд чинь тэгэхээр илүү хэсгийг нь ийм дүрс авч агаад дүрс зурж агаад энэ А үсгийн дүрстэйгээ огтлчих болно. Тэгээ огтлоод голыг нь устгахчих гэсэн. За энэ нэг хэлбэр жоох эвгүй байгаагаа зарим юу нэгээ устгахчих болно. Цэгийг нь устгаад хэлбэрийг нэвтэх болгож болно. За энэ ч гэсэн адилхаагүй. За ингээд яхаар шууд ингээд бүгдээрээ нийлцэн харагдаад байна. Тэгэхээр магадгүй энэ доод хэсэгтээ жоох юм цагаан сэтэлж өгвөл нэвтээхэн байх гэдэг. Тэхийн тулд энэ дүрсээ гадагшин энэ дээр дарж гадагшин гээд extend хийж ийм нэмэлт тийм дүрс болгож болно. За нэг иймэрхүү хэмжээтэй дүрс болгоод за энийг группийн салгаад ингээд хоёр тусдаа дүрс болгочихно. За тэгэн гутлаа за бидэрт бол яг энэ 3 үсгээ нийлүүлчих нэг болгочих. Одоо ингээд салангад байгаа гэсэн тэрийг гурвуулыг нэгтгэжүүлээд нэгтгэхийн дарчин. За ингээд нэг болчихно. За тэгэн гутлаа 3 үсгийнхээ яг энэ доотлын хэсгийг ингээд огтлчих гэсэн үг. Огтлохын тулд одоо шууд ингээд огтлох ихээр энэ ягаан дүрсээр хар дүрсээ огтлох ихээр ийм болчиход байна. Тэгэхээр бид нар дээд хэсгийг нь тэгээ доотлын огтлыг гэвэл юу хийж болж байна. За энэ дээд хэсгийг хэрэггүй эсгүүдээ ингээд сонгочих. За бараг шууд ингээд сонгочих болох юм шиг. За тэгэн гутлаа энэ ягааны хэрэггүй хэсгийг огтлчих. За тэгээд энэ ягаанаараа нөгөө 3 үсгээ огтлоод за нэг иймэрхүү. За доотлын болохоор бас адилхан болохгүй бол өөр харагдаад байна. Тэхийн тулд ингээд энэ дээр магадгүй ингээд 75 ч юм уу арай нэг жоохон нэрийн зураас учраас за тэгэн гутлаа хоёр дүрсээ салгацсан. За энэ дүрсийг цэгийн шууд ингээд зөөгөөд тоочлуулсан ч болно дөө. Заавал дүрс зурж огтлохгүйгээр. За энэ ягаанаар за 3 үсгээ огтлоод за эхний хэлбэр бол логоны хэлбэр ийм байж болж байна. Очир авирч хүнс гэдэг юм байна. За энэ магадгүй англи логоны хэлбэр учраас за бүх үсгийн том болохдоо бүгдийг Ctrl A гэж төвчүүлээ Shift F3-ыг дарчдаг. Тэгээ uppercase гэдгийг сонгож болно. Тэгээ бүх үсгийн том болгочихно.
За тэгээ үсгийн шрифтэн за энэ хавцаа ч юм үсгээр гэж сонгочих. Тэгээд үсгийн өргөнийг нь логоныхоо өргөнтөө ижлэх юм байвал зүгээр юм шиг байна. За тэгээд ижлэхэн өргөнтөө болохын тулд логон дээр давлаа. Энэ 45 мм өргөнтэй юм байна. Энийг копидлоо. Үсгээ сонголоо. Өгүүлбэрээ сонголоо. 45 гэдгээр пэст хийлээ. За ингээд ижлэхэн өргөнтэй болчихно гэсэн. За тэгэхээр ижлэхэн өргөн юу юм бэ? Бараг энчнээ зэрэгцүүлсэнтэй юм байна. Энэ зураасаар гэсэн. За эхний логоны хэлбэр ийм байж болж байна. За өшөө хэлбэр дараагийн хэлбэр нь за магадгүй юу байж болох юм? Очир авчих үр гэдэг нь монголоор лого хийе. За тэгвэл үр юм чинь юу ачи? Үр үндэс навчны дүрс зурчих. За ингээд шууд ингээд зурчих. За энэ дугуй зурлаа. Дугуйгаа жоохон бүдүүн болгоё. За энэ 10 ч юм уу болгочих. За энийг хуулахдаа гараас контрол D үсэг таана. За ингээд за энэ нэг юуны доод хэсэг гэж бодъё. За тэгээд дээр нь дахиад боллоо. Дээд хэсэгт нь бас ингээд за энэ хоёр дүрсээ салангад байгаа юм чинь энийг нэгтгэхэд групп болгоё. Гараас контрол G үсэг групп эсвэл энэ дээр энэ групп гэдгийг дарж болно. Контрол G үсэг. За тэгэн гутлаа энэ дүрс маань одоо ингээд жоох ингээд хазаацсан бай гэж бодъё. Тэгвэл энэ гурыгаа сонголоо. Энэ line гэдгийг дараад тэгвэл энд нэг нэмэлт цонх нэгдэнэ. Тэгээ нэг голлуулах гэдгийг дарж болно. Эсвэл гараас энэ хоёрыг сонголоо C үсэг дарж болно. C үсгээ центр гээд шууд голчно. За энэ жоохон дэвшлэгч юм шиг байна. За тэгээ бүгдийг нэгтгэжүүллээ. Энэ огтлцсон дүрсийг аавна гэдгийг сонгочих. За тэгэн гутал энэ дээдлийн дүрс сонгогдсон байгаа. За тэгэн гутлаа дахиад энэ хоёроо сонгоод группээ болоод дахиад огтлсон дүрсийг сонгоё гэдгийг сонгочих. За тэгэн гутал нөгөөд ийм юу гараад ирлээ. За энийг очир хариулжих үр гэдгийг за үр үсэг болгочих. За тэгэхээр одоо хаа үсэг хэрэгтэй? Бас о үсэг хэрэгтэй. За үсгийг болохоор шууд ингээд хийчих болох юм байна. Үсгийг эсвэл шууд о үсгээ хийчих. О үсгээ буюу ингээд тойруулаад шууд чинь 10 өргөнтэй хийсэн. А үсэг за одоо а үсэг бол гурвалжин гар хийчихдэг. Гурвалжин чийсийн полигон сонгоод гурван талслаа гэдгийг сонгоод за ингээд нарийнхан зураасыг бид дандаа 10-аар өгч байгаа 10 болгоод за чинээ боллуулчих. Боллуулсан чинь жижигтэй байна. Тэгэхээр яг ижлэх хэмжээтэй болохын тулд тойргийн өргөн 86 мм юм байна. За энийг копидоод чинь 86 одоо тавиад ижлэх болгочих. Тэгэхээр гурвалжин томдоод байна. Гурвалж яг ингэ байсан ч болно дөө. За түрүүнийхээ юугээрээ түрүүнийхээ контрол Q үсэг дараад одоо энэ ингээд ийм дүрс байгаа. Дүрсийг ингээд яг нэг ийм юу болоход курв буюу ийм дүрсийг курв ийм зураас болгож хуурахад зураасыг ийм дүрс болгож хуурахад энэ гараас контрол буюу курв гэдэг дарчихна. За энэ хуурсан үгийг ингээд шалгах болно. За энэ хуурайг за зураас үгийг ингээд харахаар ингээд
зураас юу дүрс болоо хувирсан байна. Тэгээд дугуйч гэсэн адилхан хувирчлаа. За энэ А үсэг гэж тооцыг оруулж байгаа. Тэгэхээр энийг дэвшлүүлээд тэгээд хоёр дүрсээ сонгоод энэ голлуулах гэдэгтээ дараа голлуулчихна. За тэгэнгүүт А үсгэнд энэ доотлын хэсэг хэрэггүй учраас энэ хэсгийг шууд ингээд тайрчих болно. Энэ хэрэггүй хэсэг ингээд сонгоод зураасаа зураад тэгээд дүрсээ сонгоод огтлох юм сонгочихно. За энэ А үсэг гэж бодлоо юм. Энэ А үсгийн дээдлийн илэг хэсгийг бас ингээд тайрч болно. Дүрс судлаа, нэгээ сонголоо, огтлоо. За энэ Ү үсгийн юу гэж жоохон дэвшил дүрсээ одоо ингээд юм зураас байгаа. Зураасыгаа группийн одоо энэ ингээд энэ хоёр сонгогдоод байна. Энийг сонгоод нэгээ салгадаг болгоод группээ задлаад тэгээд дараа нь энийг Ctrl Shift Q дараад Ctrl Shift Q дараад зураас болгоно. За энэ болохоор зураас биш гэсэн. Цул юм ганцхан шиг зураас байгаа. Энэ болохоор хоёр зураас оччихно гэсэн. Дүрс болчихно гэсэн. За Ctrl Shift Q. За энэ адилхан дүрс болсон. Бас энийг Ctrl Shift Q. За энэ дүрс болсон. За тэгээд энийг зөөгөөд голлуулчих. За ингээд нэг ийм хэлбэртэй бас нэг логоны хэлбэр байна. За энэ доошоо бас дээр юм байна. Тэгээд энэ хэсгээр бол дээдлийн хэсгийг ингээд огтлжуул зүгээр юм байна. Тэгвэл бүх юм зурааснууд холбогдоод байна. За тэгэхэд бол түрүүнийхээ аргаараа баг гадагшаа ингэж дүрс гаргаад хувлаад энэ дүрс ягаан дүрсээ одоо энэ бүх юм зураасны цаана байгаа дүрсээ гараас Ctrl Home дарахаар эсвэл Page авах дарахаар Ctrl Home дарахаар шууд хамгийн нааталт гараад ирнэ. Бүх дүрсүүдийн хамгийн наатал нь байгаа гэсэн. Ctrl Page Up дарахаар одоо дээшээ Page Up, Page Down гэдэг кнопп байдаг. Тэрийг дарахаар нэг нэгээрээ ингээд нэг дүрсийн левелээр дээшлэнэ гэсэн. За амархан Ctrl Up дарчих. За энэ хамгийн наанаа гэсэн гэсэн. Тэгээ А үсгийнхаа энэ дүрсийг сонголоо. Огтлоо. За ингээд нэг хөлбөр гарч ийн. Гэтэ энэ хөлбөр дээр гадна талын хүрээ жоохон өргөн байхгүй бол бүгдээрээ ижлэхэн харагдаад байна. За тэгэхээр энэ магадгүй 16 энэ юу болсон жижигрүүлсэн учраас тийм том хэрэггүй юм байна. За энийг өөр өнгөөр өгч харчих. За 8 ч номч 6 байна. За тэгээд өөр газар байхад энэ хоёр дүрсээ сонголоо. Голлуулах тавлаа, дахиад голлуулах тавлаа. Энийг гараас амхнаар бол C хэсэг дараад болоо. Center гэдэг нь C хэсэг. За тэгээ энийгээ дүрс болгоо өргөчих. За энэ нарийнхан дүрс нэрэхгүй. За ингээд үлээлж онцож болгочих. За ийм байж болж байна. За доор нь мэдээж чирээч гэдэг үгээр өччихнэ. Үсгийн томоор өччих. За
За эдгээр бүгд юм салангад одоо ингэ байхад нь бүгдийг сонгоод group control G гэдэг нэг болгоч болно. За нэг болгоцсон үед одоо ингээд үсэг нэгээд голлоог байх юм бол хоёулангийн сонголоо центр гэдгийг C-гээд дарж болно. C-гээд дарж болно, эсвэл энэ дээр дарж болно гэсэн. За ингээд голлуулчих. За голлуулснаа дахиад групплж болно. Тэгвэл ингээд нэг бүхэл болчих. За энэ дүрсэн дотор энэ дөрвөлжин дүрстэй голлуулах гэвэл C үсэг дарлаа, E дарлаа. E үсэг нь болохоор C үсэг болохоор энэ босоод хэлхийн дагуу голлуулна. Одоо энэ жишээд ийм байхад C дарахад босоод хэлхийн дагуу E үсэг дарахад хэвтээд хэлхийн дагуу голлуулна. За тэгээд EC дараад энэ дүрсний голт нь авчирчна гэсэн. За ийм хоёр хэлбэр гарлаа. За өшөө янз янзаар хувилбар гаргаж болно дөө. За өшөө магадгүй жоохон гоёлын маркийн хувилбар гаргаж үзье. За энэ O үсэг. жоохон гэж юм. За усаг. За усаг. Усаг. За тэгээ юу усаг. За тэгэн бодлоо дахиад өрнөшгөл юу ийсэн. За магадгүй энийг дахиад холбохын тулд иймэрхүү ч юм уу нэг дүрс зурчвал зүгээр юм шиг байна. За тэхийн тулд ингэж болно. За энэ хэсэг бидэт хэлэхгүй гэж ойлгоод шууд тогтолчих. За энэ байж. За тэгээд магадгүй this get магадгүй ингэж холбогдох ч юм уу те. Яаж холбож болно? Ер нь нэг за ингээд зүгээр дан зураас нэг юм зураас олцсон байгаа. Энийг магадгүй эндээсээ ингээд дундаа бүдүүн төгсгөлтөө нэрийн ч юм уу. Тийм зураасны өргөний тохиолдол эндээс сонгоод энийг сонгоод тэгээд за дундаа өргөн энийг сонгох юм. За энэ байж болж чинь за шүүр юм байна. За энэ дэвс байна. За баг ихнийх дээр юм дөө. За ингээд энэ зураасыг сонгочихъя. За магадгүй очир ярьчих үр хэмжээний дээд нэг хоос нь оргоод энд нь магадгүй нэг юм навчны ч юм дүрс бэгэл болох юм шиг байна. За навчны дүрсийг бол ингээд орчиндөө. Control D гэдэг хуулчин, хувилчин. За магадгүй нөгөө тийш нь mirror ордог ингэ хөвлчий. Доор нь навчимч яриаж байгаа жижиг ч юм уу. Гэт за энийг дахиад хөвлчий. За нэг иймэрхүү навч оруулж болж байна. За нэг юуг болвол ингээд зураасаар зурцсан байгаагаа
Энэ дээр очиод энэ бол зураас нь байхгүй болно гэсэн үг. Эсвэл өнгийг байхгүй болно. За баруун тал энэ дээр очиод маусныхаа барууныг дарвал зураас байхгүй болно. Маусныхаа зүүнийг дарвал будна гэсэн үг. За будахаа болийгвэл маусныхаа зүүнээр X-тэй дарахаар юм байхгүй болно гэсэн үг. Зураас өгийгвэл маусныхаа баруунаар өмнө дээр хаа зураас л гэсэн. За энийг угаасаа Corel сууч хүн болго мэдэн дөө. За энэ хоёр дүрс маань ингээд салангат зураас байгаа. Тэгэхээр хоёулынгийн сонголоо том зураасыг голын зураасаараа огтлж байгаа учраас энийг сонголоо. За ингээд огтлоод нэг дүрс болсон гэсэн үг. За голынх нь буудыг зураас хуулгая. За ийм боллоо. За үсгийн голын юм давхцаад байгаа учраас энийг нь авчирна. Тэгээд хоёр дүрсээ сонголоо, огтлохыг гарлаа. За ийм болж байна. За энэ маань нэг юм зураасаар байгаа. За энэ зураасыгаа нөгөө басаад нөгөө дүрс болгоё. Тэгэхээр Ctrl за object руу зураасыг дүрс болгож өгөх хэрэгтэй. Үнийг гэмчи. За convert curve буюу Ctrl Q гээд дүрс болгоо явуулах чинь. За магадгүй навч онцгүй байх юм бол интернетээс навч татаад leave icon. За гоё эвтэйхэн. Гэтэ бүр яг юм деталь биш зүгээр л юм юу гэдгийг илэрхийлсэн дүрс байвал энэ ч юм уу жишээлбэл ийм нарийн юу элемент орсон байвал зүгээр гэсэн үг. За ингээд эвтэйхэн навч болчихвол за энэ навчийг байлаа гэж бодъё. За энийг хатгалж аваад за шууд Corel руу энэ цагаан хэсэгт ингээд чирээд орчуулна. За энэ ингээд задардаг юм дүрс байгаа. Зураг учраас. Тэгэхээр энийг шинээр ингээд дуурайж зурж болно. Эсвэл шууд хөрвүүлээд дүрс болгоч болно. За ингээд жишээл ингээд дуурайж зураад ингээд задрахгүй юм зураас нь дүрс болгож болно. Эсвэл шууд хөрвүүлж болно. Trace bitmap гэдэг энэ дээр ороод high quality image гэдэг ингээд хөрвүүлчин шууд хөрвүүлээд дүрс болгож чинь. За ингээд дүрс болгонгууд цаана цагаан өнгөтэй бас за ингээд цагаан хэсгийг нь устгана. За тэгэхэд бол энэ гөрөвлөсөн байгааг нь болиулна. За тэгээд сонгоод delete хийчихнэ. За энэ цагаан илүү хэрэггүй юмнууд нь устгах чинь. За тэгсэн чинь энэ өнцг нь юм муухай яг гоё тэгшин биш байгаа учраас энийг нь сонголоо. Одоо энэ бол ингээд задрахгүй дүрс болсон байгаа. Энэ хэлбэрийг сонголоо. Тэгээд энэ цэг засдаг хэрэгсэл буюу энэ гараас F10 shape төлийг авчна. За тэгээд цэгийг сонголоо. За энэ нэг цэгийг сонголоо.
гараас delete дараад устгах чинь дахиад энэ өнцгтэй нэг юу учраас энэ өнцгийг сонголоо delete тарлаа. За энэ бас нэг жоох юу учраас энэ бүх өнцгүүдийг ингээд сонголоо устгалаа. За энэ бас юу вэ? Энийг ингээд устгачих. За энэ юу вэ? Ингээд гэх мэтчлэн бүх нэг ийм азгар өнцгүүдийг ингээд цэвэрлчих болно. За магадгүй жоох ингээд зөөж мөгөөд тасч болно. За энэ дээр ч гэсэн бас байна. За ингээд дүрс болцсон учраас яаж засч болно. За энэ дээр нэгээд сонголоо зөөлөө. За чирч магадгүй дотор багтахгүй юм байна. Нэг хэсгээ тавь. За энийг харамгт болгочих. За энэ жоохон дэлгэрээд байгаа. Жоохон янзчин. За энэ зураасны ингээд бүгдээр холбогдоод очсон чи бас нэг жоохон сэтэлжүүл зүгээр юм байна. За тэхийн тулд дээрийн төрөний ширээ энэ зураасаа сонголоо гадагш нь бас нэг юм жоохон дүрс авлаа. За энэ одоо энэ хоёр чинь ингээд нийлцсэн байгаагаа салгахын тулд баруун төчөөд ороод Ctrl K дарж болно. За ингээд салчна. За салсангаа за энэ хэсгээр нь бол салгах хэрэггүй учраас жоохон бөөнөрхөн болгочих. За энэ хэсэг бас хэрэггүй учраас таарчих. За одоо энэ ягаанаар за ийшээ огтлохгүй учраас энийг болиулчих. За тэгээ ягаанаа сонголоо дүрс энэ чинь нийлэг байгаа юм байна. Жохоо ойртолчмаар юм уу? За том жижиг юм байна чи. Хоосыг жижиг юм байсан байна. За хоёр үсгээ ингээд сонгоод нэг болгочих. Нэгтгэхэд за нэгтгсэн юу вэ энэ улаан ягаан дүрсээр огтлъя. За ингээд огтлчлоо. За энэ юу үсэг жоохон бас жоохон жижиг байна уу? За тэгэн гутлаа. Энэ хэсэг нь шууд эндээсээ ингээд оруулах зүгээр юм шиг байна. Тэгэхээр энэ дүрс нэгтгэж. За тэгээд энэ цэгийг авлаа. Энэ хэсгийг нь устгачих. За эндээс ингэж орно. За энэ дүрс магадгүй энэ дээр нэг жоохон шохтоод байвал жоохон ингэж зөөе. Энэ хэсэгт жоохон юм нэмчмээр юм уу? Ингээд нэмвэл яах нь вэ? Тийм нэмсэн дээр юм шиг байна. За тэгээд нэмээд нэгтгээд нэг болгочих. За энэ жоохон цэгний юмуд ингээд засчих болно. За ингээд юу. За тэгэнгүүт ийшээгээ нэгцэн байхгүй байгаад байгаа учраас энийг магадгүй. За энэ нөгөө нэг текст дээр байгаа. Текст дээр байгаа юм байна. Тэрийг нь дүрс болгоё. Ctrl Q хэсэг дараад дүрс болголоо. За магадгүй энэ юуны шиг нэг холбогдчихвол салангад харагдахгүй цуг байхаар байгаад байна. За иймэрхүү ч юм уу. За тэгэхээр энэ илүү юмуд хэрэггүй. За энэ нэг
guideline хэрэггүйч сонгоод delete дараад устгах чинь. За эдгээр хэрэггүй. Control D дараад энэ дүрсээ биш авуулчлаа. Тэгээд ийм байхад нь хоёр дүрсээ сонголоо. L хэсэг дарахад зүүн талд нь зэрэгцүүлчихнэ. Эсвэл хоёулынгийн сонсоод R хэсэгт очивол баруун талд нь зэрэгцүүлсэн гэсэн. За энэ салангад байгаа лого бүгдийг сонголоо. Control G дараад group болголоо. Тэгээд энэ ч голлуулах учраас энэ дөрвөлжин дүрсээ сонголоо. Гараас C хэсэг, E хэсэг дарахаар голтой ирчихнэ гэсэн. За голтой энэ тондоод байгаа учраас логогоо сонголоо. Shift-тэй дарж байгаа логогоо жижиг боллоо. Нүсгээр бичих марч. Дэвшлүүллээ. За энэ үсгийг авчи. Нэрээ авчи. За энэ тохиолдолд бол нэр ингэж бараг байхаар байна. Арай зөв томцсон байна. За бүгдийг гүргэлээ. Дүрсээ сонголоо. Голлууллаа. За ингээд логоны 3 хөлбөр гарлаа. Гэх мэтлэн ер нь логоны хөлбөрөө гаргаад тэгээд дараа нь эхлээд хар цагаанаар логоны загвараа гаргачаад тэгээд яг болж байгаа логогоо дараа нь өнгөнд оруулна. За жишээлбэл за энэ сонгогдлоо гэж бодоход шинэ хуудсыг хадгалт нь нийтлээ. Тэн дээр copy paste хийчлээ. За магадгүй энэ хөлбөр сонголоо гэхэд за энэ чинь эрүүл мэндийн эмнэлгийн том төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг газар учраас за ер нь цэнхэр талтай лого болох байх гэж бодож байна. За эсвэл ингээд бүгдээр ингээд харж болно. Лого color-д интернетээс өнгөний санаа авч болно. За энэ тохиолдолд бол цэнхэр өнгө дахиад нэг хоршиг өнгөтэй сонгочвол зүгээр байна. За магадгүй энэ юм уу? Эсвэл энэ ч юм уу? За энэ өнгөийг авлаа. Хадгалаад авлаа. За нөгөөдг нь авлаа. Энэ хэсгийг хадгалаад авлаа. За нэг хадгалж авсангаа чирж оруулж ирээд за жоохон жижиг болгочих. За энийг оруулаад хоёр өнгө өгч суулчих. За эхнийх нь за энэ группээ эхлээд салгана. За дахиад группээ салгачих. За дээд хэсгийг нь арай цайвар өнгөөр нь за энийг энэ eyedropper хэрэгслээр өнгийг соруулж авна. За жишээлбэл энэ цайвар цэнхрийг сорууллаа. За энэ дээд хэсгийг бодъё. За дээд хэсэг бодлоо. За доод хэсэгт нь арай тод өнгийг сонголоо бодлоо. За энэ бүсгийч сайхан бодчих. За эхний өнгөний хөлбөр юм байна. За эсвэл нөгөө ногоонтой өнгөө үйл энийг сонголоо. Энийг нөгөө салгаагүй учраас бүгдээрээ шууд будагдчихэв. За салахын тулд энэ дээр дараа салгах чинь. За энэ өнгөө сонголоо. Энийг бодлоо. За энэ дээдлийн ногооноор за энэ ногоон зүгээр юм уу? За иймэрхүү. За доотлын үсгээ өнгөрч. За гэх мэтлэн өнгийг дараа нь сонголоо гэхэд өнгөнд оруулна гэсэн. За ер нь лого бол нэг иймэрхүү процесстэй хийгддэг байх нэ. За тэгээд хамгийн сүүлд нь за сонгогдсон логогоо хадгална. За хадгалахын тулд идэвхжүүллээ. Файл руу орлоо, экспорт хийлээ. Тэгээд PNG гэх нэг ардл нь фон гүүгээр гэсэн үг лого хадгалчих. Тэгээд энэ select only гэхээр энэ бүх хуудас биш ганцхан энэ select хийсэн сонгосон хэсгийг л экспорт хийх гэсэн, гаргана гэсэн. За PNG файлаар экспорт хийж байна.
За тэгээ ингэж харагдана гэж гарч байна. За нэгтрал нь жоохон өндөрөөр 600 dpi болгочих. За нөгөө юм ингээд аталтай бэкграунд нэвтрэлтэй ингэж харагддаг лого болсон байна. За PNG ингэж гарна. За PDF-ээр бол бас адилхан экспорт гээд. За PDF-ээр гаргахдаа бол энэ шууд бүр томоор нь гаргацсан дээр баг том суурьтай экспорт. Тэгээд PDF тэгээд лого нэртэй за компани нэрээр нь болно. За PDF-ээр бол тохирох үеийн өөрчлөх хэрэггүй ингээл гарч байна. За ингээд лого болчихжээ. Яаж том болгосон залрахгүй байна PDF-ээр бол. За PDF-ээр за JPG-гээр бол бас адилхан. Сонголоо файл руу ороод экспорт за гараас Ctrl E хэсэгт очуулна. Сонголоо Ctrl E хэсэгт орлаа. За файлын төрлөөсөө JPEG сонголоо. Лого гэдээ бас нэр өглөө. За экспорт хийхээр нэгтрлийг асууж байна. Нэгтрлийг 600 dpi-тэй гаргачих. За ингээд JPG гаргачих гэсэн үг. За тэгээ үндсэн яг логогоо юм чанартайгаар нэг файлаар нь хадгалъя гэхээр за энэ илүү хэрэггүй. Хадгалъя гэхээр файл руу орлоо. Save as хийлээ. Тэгээ лого чигээр хэрэгжих үндэс гэдэг хадгалчих. Тэгээд яг файлын төрлөн CDR буюу Corel-аар их баялаар. За хөлбөр нь хамгийн сүүлд бичлээ 2017 оны Corel-аар ажиллаж байна. 17 оны Corel-аар хадгалчих. Энэ дээр үеийн Corel ашиглахын давуу тал нь хэвлэлийн газрууд ихэнхдээ хуучны Corel ашигладаг учраас орчин үеийн Corel дээр хийчихээр нээж чаддгүй. Тэгэхээр хуучны Corel-аар буюу Corel Drive 2017-оор хадгалчлаа гэх байлна. За энэ файлаа хэвлэлийн компани руу өгөхөд тэгээд ямар ч хэмжээтэй хийхэд задрахгүй чанартай байна гэсэн. Лого ер нь иймэрхүү алхамтай хийгддэг. За ер нь бол яг түрүүний нөгөө хэлдгээр эхлээд скетчээ ингээд дэвтэр дээр ингээд зурчуул зүгээр. Тэгээд тэрийг ингээд сонголт хийгээд за энэ дотроос жишээлбэл лого болох хөлбөр нь магадгүй энэ байж болохоор энэ тэгвэл за энийг сонголгоол ингээд яг энэ хэсгийг нь тайрж авч байгаа зорно гэсэн. Магадгүй дүрстэй хийнэгвэл энэ дотроос дүрстэй нь энэ дүрс баг зүгээр юм шиг байна. Энэ дүрсийг урдталт нь тавиад ардталт нь Hardy Voice Media гэдэг тавьж болох юм байна. Үсгэн. За ер нь лого нэг иймэрхүү алхамтай хийгддэг. За асуух зүйл байвал комент дээр бичиж болно. Би хариулчихна. За баяртай.